зураачийн үзгийг тайлбарлах болно. За ингээд бичлэгэндээ орцгоё. SCP-167 буюу хүн болгоны хил занснаар зураачийн үзэг. Зураачийн үзэг нь цайвар ногоонгийн бэлэка маркийн үзэг бөгөөд хизээж бэхэн дуустгүй гэдгээрээ алдартай. Хүн баримтас тухайн хүний гарыг өөрөө удирдах, маш нарийн ур чадвартайгаар бичих, зурах, эсвэл тухайн үзгийг барьж буй хүнийхээ хувийн дорсомж, намтрыг ойлгомжтойгоор гаргаж чаддгаараа давуу талтай. Барьж байгаа хүн энгийндээ маш сонирхолтой уран бичлэг, уран зураг, эсвэл онц нарийн мэдээлэл бүхий текст гаргадаг. Тэг-67-г эзэмшиж байх тохиолдолд хүмүүс ихвчлэн эсэргүүцэл үзүүлэхгүй. Тухайн хүнтэй хамтраад уран бүтээлд төрвэй гэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ бүх зүйл сайхан гоё байхгүй нь тодорхой бөгөөд удаа эргэлвэл сэтгэл зүйн ядрал, өөрийн удирдлагыг төр алдсан мэд мэдрэмж төрүүлдэг. Бас нэгэн чухал зүйл бол үзэг санаандгүй байдлаар ч юм уу, эсвэл албаар ч юм уу, тухайн хүний хувийн нууц мэдээллийг бичих боломжтой. Түүнийг стандартын дагуу тусгай хамгаалалттай сейвэнд хийдэг бөгөөд түүнийг сейв англи буюу огт аюулгүй ангилалд оруулсан юм. Бас зөвхөн зөвшөөрөгдсөн үед л SCP-167-г туршилт хийх боломжтой. Туршилт хийх үед тухайн эзэмшиж байгаа хүний гарын хөдөлгөөнийг ажиглаж, уран зураг, бичвэр, онц нарийн мэдээлэл гаргасан бол тухайн бүтээлүүдийг бүрэн архивлах шаардлагатай. Бас зарим сонирхолтой зүйл гэвэл тухайн хүний огт мэддэггүй хэл дээр бичвэр бичигдэх, мөн ямар ч зураг зурх авьяасгүй болон чадваргүй хүн хүртэл гайхалтай уран бүтээл гаргах нь олонтой тохиолдсон юм. SCP-167 Mean Boy гэдэг нь 2025 он тренд болсон 67 Kid гэсэн хүүгийн видео болон зураг хийж эвлүүлсэн аимшиг хэм маягийн эвлүүлүүдийг хэлж байгаа юм. Эдгээр эвлүүлүүдэд хүүгийн амаа асар том болгосон, нүд нь гэрэлтдэг гэх мэт эффект нэмээд SCP Foundation зохиол ертөнцтэй холбоон SCP-167 гэж хүмүүс нэрлэх болсон. Их сурвалжаас авч үзэхэд 67 гэж сэтгэл хөдлөлөө гаргаж орилсон цайвар үстэй хүүгийн видео олон нийтэд ид болж дараа нь TikTok, YouTube дээр айдас төрүүлэх хүн гайстай эвлүүлгүүд олноор гарснаар их сурвалжаас авч үзэхэд 67 гэж сэтгэл хөдлөлөө гаргаж орилсон цайвар үстэй хүүгийн видео олон нийтэд ид болж дараа нь TikTok, YouTube дээр айдас төрүүлэх хүн гайстай эвлүүлгүүд олноор гарснаар интернет орчин нэгсгтээ дөргөөсөн. Хэд том ам шүднийгүү гэлтэгнүүд өрмөц текстүүд зөвүүн дохио өгдөг тайлбар бичлэгүүдээр алдартай ч айц хөргөмгөд утгаараа л хүмүүсийн хогийн мимийг SCP-167 гэж нэрлэх болсон. Гэхдээ жинхэнэ SCP-167 бол бэхэн нүүл дуусах зураачийн үзэг, харин хогийн мим бол интернетийн фэнүүдийг нөхсөн хочтой зүйл юм. Тиймээс та бүхэн тэгж хэлэхэд тэнгэрт нэг л нар байх ёстой. SCP-167 бол зураачийн